За энэ сонсголд оролцож байгаа иргэд нийслэлийн удирдлагууд болон сонсголыг зохион байгуулж байгаа улсын хурлын гишүүдэд энэ өдрийн мэндийг хүргье. 2024 оноос хойш өнөөдрийг хүртэл хийгдэж байгаа төсөв санхүү хөрөнгө оруулалт мега төслүүд дээр нь хийгдэж байгаа сонсгол за тэгээ сонсголын хүрээнд авагдж байгаа материалуудыг харахад ер нь бол яг зүгээр хяналтгүйгээр хулгай хийгдсэн байна л гэдэг ганцхан дүр зураг харагдаж байгаа. Энэ үндсэн хууль танхимын гадаа одоо энэ коридорт тавьсан байгаа энэ поструудыг харах юм бол энэ илүү тодорхой харагдана. Энэ манай хэвлэлийнхэн харуулах бах. Улаанбаатар хотод 2024 оноос хойш зарлагдсан тендерүүдэд ер нь бол хамгийн бага одоо давхарт шалгарч байгаа компани нь 2 удаа шалгарч байгаа, түүнээс дээш удаа шалгарч байгаа компаниуд 56 бага гэж. Тэгээ энэчнээс манай нийслэлийн төлөөлөгч нар бүгдээрээ нэг аж ахуй нэгжүүд, нийслэлийн өмчт аж ахуй нэгжүүд энэ 43 аж ахуй нэгж байна гэдэг энэ сая шинжээчийн дүгнэлтэн дээр гарчлаа. Манай бүлгийн уралд давхардаад явж байгаа сая бүлгийн урал дээр Инко 2 сайтын танилцуулж байгаагаар нийслэлд 113 аж ахуй нэгж байна гэдэг бас танилцуулгыг давхар хийлээ. Гээд харахаар нийслэлийн төлөөлөгч нар бүгдээрээ ямар нэгэн байдлаар тендер авж байгаа аж ахуй нэгжүүдэд нөлөөлдөг юм уу? Бүгдээрнгээс нь давхарцсан тоогоор ажил авдаг юм байна. За тэгээ бүгдээрэнд нь ямар нэгэн байдлаар удирдах албан тушаал хашдаг юм байна. Тэгэхээр энэ ч бол одоо нийслэл дээр мега хулгай нүрсэн байна гэдгийг бол бид нэр дүгнж болохоор гомаа. Өмнө нь 2024 онд төсвийн байнгын орны хурал дээр орж ирээд авто замын татварыг нэмэхдээ 2 хүнээс санал авж агаад авто замын татвар хураамжийг нэмцээ ингээд улсын хурлын гишүүдийг бараг загнаа сууж исэн нөхдүүд одоо төрүүчээсээ авилгатай тэмцэх газар шалгагдаад 461-т хоригдсон сууж байгаа. Тэгэхээр би энэ шинэ хотын даргаыг одоогийн байгаа энэ хотын нөхцөл байдлыг бол шууд өнөө маргааш хүнийг адлага оруулсан юм шиг өөрчлөн гэж бол итгэхгүй байна. Зүгээр яг гарцсан юу байж болох вэ гэхээр магадгүй одоо нийслэл хэдэн төлөөлөгчтэй энэ бүх төлөөлөгчийг та авилгатай тэмцэх газар гэдэг юм уу цагдаа гэдэг юм уу бүгдээрэнд нь шалгуулчих юм бол энэ шалгалтын хариу хэр хурдан гарахаас хамаарат та ажлаа цааш нь явуулах боломжтой байна. Тэрнээс таны удирдах байгаа нийслэлийн иргэдийн төлөөлөгчид бүгдээрээ давхар буюу бүр хэдэн давхар дээлтэй. Тэгээ энэ төсвийн мөнгнүүдийг ярихаар одоо хамгийн бага нь жишээлхэд 10 их найдаар яригдж байгаа. Тэгээ 10 их найдаар яригдж байгаа энэ бүх төсөл тендерүүдийн цаана дандаа хулгай гарсан гэдгийг бид нар сая одоо энэ шинжээчдийн дүгнэлтэн дээр бараг тэмдэглэж авахааргүй олон хулгай яригдсан. Тэгэхээр та энэ ажлуудыг нийслэлийг нэг урагш нь хөдөлгөе гэж бодож байгаа бол хамгийн түрүүлээд миний сандлаар бол бүгдийг хуулийн байгууллагт шалгуулад нэр цэвэр гэсэнтэй хамтарч ажиллаа бол илүү үр дүнд хүрэх байх гэж бодож байна. Хоёрдугаарт энэ өглөө хурал эхлэхгүй бас нэлээд удаа. Одоо энэ нийслэлийг бид нар зүгээр бетонын ширэнгөө ой болгосон одоо Сэлб хотын урсгалыг одоо жишээлхэд хаас энтер гэд бас нэг баахан Сэлб хотын энэ Сэлб голын урсчийг сайжруулна гэж бас нэг баахан төсөл хөтөлбөр нэртэй одоо голыг ухаж дөнгөжөөд нэг 2-3 жил болчлоо. Гэтэл энэ Сэлбий чинь яг тэр эргэж байгаа эргэлтийн хэсэг дээр Экон Ямдаваа гэдэг бас нэг Монгол ардын намын баг хурлын гишүүн байлгуудад бодвол нэг дарга авчиад орон сууц барьсан шүү дээ. Парк байгуулна гэж хэлээд газрыг аваад орон сууц барьсан. Одоо тэгээд энэ төв шуудангийн урталд баригдаж байгаа өндөр барилга манай өнгөрсөн одоо энэ халагдсан Нямбатар дарга чинь нийслэлд нэгч барилга шинээр барихгүй л гэж амлаад байсан нүдэн дээр Улаанбаатарт байгаа хамгийн өндөр байшингал барьж байна. Тэнцээ хүн гიშгэх нь одоо юу гэдэг зогсонд байдаг гიშгэгч зайгүй газар дээр маш өндөр барилгыг барьж үзүүлж байгаа. Энэ бол танаа намын хулгай, танаа намын лөөр. Дээрээс нь манай чойжил сүрэн сайд байна. Одоо нэг хүл гიშгэх газар болгон дээр чойжил сүрэн сайд бас л байшин барьж төгжрөл нэмж байгаа. Нөгөө нэг хотын даргын амлаад исэн амлалт дахиад байхгүй. Одоо бүр зайсан руу гараад энэ богдуулаад аваад барих юм шиг. Уг нь бол бүтээн байгуулалтыг эсэргүүцээд байгаа юм биш. Гэхдээ бид нар богдуулаа бүр тойруулаад одоо та нар ч нэг хүннүү хот барина, дагуул хот барина гэдээ явсан. Одоо богдуулаа тойроод замтаа штэ бид нар. Богдуулаад тойруулаад нэг хэдэн станц хэдэн цэвэрлэх байгууламж барьчих юм бол хөссөөс өгөл тараад нүүчмээр юм шиг харагдаад байгаа. Тэгээ өнөөдрийг болтол хийсэн ажил нэг ч байхгүй. Бүгдээрээ нэг баахан төсөл хөтөлбөр ярьж
мөнгө хулгай хийсэн асуудлууд л одоо энэ ч гарч байгаа учраас авилгатай тэмцэх газар сая бас ирэхгүй байжгаад ирчлээ гэдэг мэдээллийг авсан. Тэгээ авилгатай тэмцэх газар болдог бол нийслэлийн дээр бүгдээрэн дээр нь хэрэг нээж шалгаад тэгэд цэвэр байгааг нь цааш нь ажлыг үргэлжлүүлээд одоо энэ асуудалтай энэ олон төсөл тендер хөтөлбөрүүдэд холбогдсон хүмүүсийн бүгдийг эртхэн шиг салахгүй бол нийслэлийн төсөв чи одоо энэ нөхөө хамаа дагаад маш их хурдцтай өсөж байна. Одоо алдагдлын хэмжээ хүртэл улсын төсвийн алдагдлаас их хэмжээнд гараа авчлаа бүрдөө дарга. Тэр энэ миний маш сайн анхаарч ажилласаа гэж хүсэж байгаа учраас эднийг хэлж байгаа шүү. За тэгээд энэ асуулт байгаа. Энэ туулын хурдны замыг барихад трасс баталсан тушаал ерөөсөө нэгч байдгүй гэж ойлгосон. 2013 оноос хойш яг ийм шийдвэр байна уу? Энийг байвал надад одоо гаргаж ирээд үзүүлээтэй ч гэдэг нэг ийм асуулт байна. За тэгээд уучлаарай гişнэ. Тий, нийт 20 минут дотор харилцан ярилцаа. Тийм болохоор та богино өгнөр асуугаад яваад байвал илүү үр дүнтэй байж магадгүй. Эхний асуултаас эхлээд хариулъя авчи. За 4 номер. За цогтоод гişнэ асуулт хариулъя. Туулын хурдны замын трасс 2013 онд засгийн тогтоолоор бол батлагдсан байгаа. За үүнээс магадлалын ерөнхий дүгнэлтээр наривчсан зураг бол батлагдаж гарсан байгаа. За энийг 2025 оны 1-р сарын 2-ны өдрийн засгийн газрын ээж бус хурлаар тэмдэглэлээр 6 ягнаа болгож үүрэг даалгавар өгсөн. За энэ дагуу тэзүүг шинжилээд 6 ягнаа болгосны дараагаар 2025 оны 4-р сарын 13-ны өдрийн засгийн газрын тогтоолоор сая зэрэг батлах тухай туулын хурдны замын трассыг баталсан байна. Цогтоотэр гишүүний микрофоныг нээж өгье. За мэдээлэл өгсөнд баярлалаа. 2025 онд засгийн газраас баталсан трасс байгаа юм. Энэ иргэдээс дандаа ирж байгаа асуултууд гэдгийг бас манай хотынхан сайн ойлгож аваарай гэж хүсье. Эмээлт эко аж үйлдвэрийн парк дээр маш олон ажлууд хийгдэж байна. Энэтэй холбоотойгоор миний санаж байгаагаар хөгжлийн банкн дээр нэг МБУ гэдэг компани зээл одоо энэ Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Яа Содбаатартай холбогддог. Нийслэлттэй бас холбогддог. Нийслэл хотын махны хэрэгцээг одоо энэ үнийн одоо шоктой холбоотой гэдэг юм уу, нийлүүлэлтийн тасалдaltaй холбоотой одоо хамааралгүйгээр зохицуулахаар нэг ийм компани асуудал явсан. Гэтэл одоо тэгээд нөгөө зээлийн олгоно гэжсэн албан тушаалтнууд нь албан тушаал ахиа авчдаг хэрэгжүүлнэ гэжсэн компани нь одоо хууль шүүхийн байгууллагын хаалга татаа явж байгаа. Энэ дээр бас нэг тодорхой хариулт өгөөч. Дараагийн асуултыг тэгээ араас асууя. За, эмээлт аж үйлдвэрийн парк дээр дөрөв номер дээр суугаад байраа солио суучна. 4-р микрофон нээж өгье. За цогтоотор гишүүний асуултанд хариулъя. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гүйцэтгэх захирал мигмар байна. За эмээлт эко аж үйлдвэрийн парк болвол үндсэн анх байгуулагдсан чигүүрг нь бол Улаанбаатар хотын төвлөрлийн суурьшлийн бүс болсон хаан дүүргийн 20 дугаар хорооны 30/25 га газарт арь ширний үйлдвэрүүд төвлөрсөн тухайн орчинд хүрсний бохирдол ихээр үүссэн. За зайлшгүй үйлдвэрүүдийг нүүлгэн шийдвэрлэхийн асуудал хөндөгдөж эхэлсэн. За үүнтэй холбоотойгоор одоогоор бол эмээлт эко аж үйлдвэрийн парк дэд бүтцийн ажлыг эхлүүлэхээр за үйлдвэрүүдийн нүүлгэн шийдвэрлэлтийн ажлыг зэрэг явуулах ийм зорилт тавьж байгаа. Тэгээ одоо 28 арь ширний үйлдвэрүүд хаан дүүргийн 20 дугаар хороонд байгаа. За эндээс бол 8 арь ширний үйлдвэр нэгжийн гэрээ болон газар ашиглах гэрээ байгуулсан байж байна. За махны чиглэлээр 2 аж ахуй нэгж,
за дайвар бүтээгдэхүүний чиглэлээр 1, за ноос noloрын чиглэлээр 1 гэсэн ийм үйлдвэрүүд гэрээ байгуулан ажиллаж байгаа. За яг одоо бидний авсан манайх бол одоо хөгжлийн банктай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, нийслэлийн төсвөөр явж байгаа. Зүгээр яг үлдсэн одоо нийтдээ 475 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт их усүр шаардлагатай. За үүнээс нэг 225 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөр шийдвэрлээд үлдсэн нэг 179 тэрбум төгрөгийн их усүрийн асуудлыг бол хаанаас шийдвэрлэх вэ гэдэг одоо нийслэлийн удирдлагууд болон холбогдох салбарын яамтайгаа хамтарч ажиллаад санал байгаад явж байгаа. Өөр одоо хөгжлийн банктай холбоотой мэдээлэл манад байхгүй байна. Цогтоотор гишүүний микрофон. Эхний асуултан дээр Пүрэвдааг дараагаас бас саналыг одоо сонсч бүх төлөөлөгчн рүү хуулийн байгууллага чалгуучаад ажиллаа эхэлж чадахгүй одоо ингээ үргэлжлээд бүх хулгайтай зууралтад явах уу гэдэг тэр. За Пүрэвдааг дараагийн микрофон хийж өгье. 10 дугаар микрофон. За та бүхэн дахин өдрийн мэнд хүргье. За нийслэлээр бол манай дээр шалгалт чиглэлүүд бол явж байгаа. Авилгатай тэмцэх газар, эрүүгийн цагтаа холбогдох албан шаалтнууд дээр бол шалгалт чиглэлүүд явж байгаа. Зарим нэг нь чоригдоод явж байгаа тохиолдлууд байна. Нийслэлийн засаг даргын хувьд бол эргэлзээтэй байгаа асуудлууд дээр аудитын шалгалтыг бол оруулсан байгаа. Тухайлх юм бол бордурийн асуудал дээр за одоо нийслэлийн өмчт компаниуд өөрийн өмчт объекттэй мөртлөө бусад одоо хувийн объектуудад үнэтэй түрээсээр одоо суудаг энэ асуудал дээр хүртэл аудитын шалгалт оруулаад явж байгаа. За хэрвээ хууль зөрчсөн юм байх юм бол нийслэлийн засаг даргын хувьд хариуцлага тооцоод явахд бэлэн байна. Цогтоотор гишүүн. Хариуцлага тооцох эрх танд байгаа байх. Гэхдээ та давхар дээлтэй төлөөлөгчн рүү хүчрэхгүй гэдгийг л бодтойгоор хэлэх гэсэн. Тэгэд яаж ажиллах нь таны эрх. Тэгээд хэсэг хугацааны дараа дүнгээ танаа баг тавиулах бах. Тэгээд тэр үед бас нэг тодорхой бодтой үр дүн гаргасан байгаасаа гэдэг үүднээс саяын саналыг хэлж байгаа маа. Мягмар дарга миний ойлгосноор өөрөө бас төлөөлөгч байгаах. Хэдэн жил төлөөлөгч хийж байгаа вэ? Наад нийслэлийн нэг MBO гэдэг компани асуудал бол одоо миний мэдж байгаагаар бараг 10 жил болж байгаа. Тэгээ MLT-ийн одоо найжуулдурын паркийн төслийг та хэдэн жил хариуцж явж байгаа юм бэ? Мэдээлэл жоохон дутуу байгаад шиг байна. За 4 дугаар микрофон хийж өгье. 1 2 MBO гэдэг компани манайтай MLTK ажилтны парктай ямар нэгэн төрлийн гэрээ байгуулсан харилцаа байхгүй. За сая авсан мэдээлэлээр бол хүнсүдэ аж ахуйн яамны нөгөө дархан парктай холбоотой асуудал байж магадгүй юм шиг байна. Энэ талаар мэдээлэл алга. За миний би 2020 онд анх нийслэлийн иргэдийн уралд сонгогдсон. За 24 онд мөн дахин сонгогдсон. За 2022 онд нийслэлийн одоо удирдлагууд одоо арь ширний үйлдвэр за ялангуяа танаа сонгогдсон тойрогт одоо олон жил 16 жил гатсан энэ төслийг одоо та урагшлуулах хэрэгтэй байна гэсэн ийм санал тавьсан. За ялангуяа одоо сонгогдох үед хаан улд дүүргийн 20 дугаар хороо 19 дугаар хороо за мөн 13 дугаар хороо гээд олон одоо дүүргийн иргэдийн нөлөөлөлд орцсон юм мөн одоо 21 аймагт арь шир одоо үн цэнэгүй хаягдчихэд энэ төслийг одоо 16 жил гатсан энэ төслийг урагшлуулахын хүсэл зорилгоор одоо энэ ажлыг одоо хогийн цэг байхаас нь эхлээд одоо 160 гагийн тал орчим нь арь ширний битүү хог хаягдл байсан. За ингээ одоо бол ажлыг энэ одоо 3 дугаар улиралд цэвэрлэх байгууламж дулааны станцын дэд үтсийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл хангаж ажиллаж байгаа. За энэ одоо төслийг явуулахад бол хаан улд дүүргийн иргэд за мөн одоо нийслэлийн иргэд сонгой архан Баянгол дүүрэг гээд 3 дүүрэгт арь ширний үйлдвэрүүд байдаг. Энэ төслийг урагшлуулахаар ажиллаж байгаа. За энд онцлоод хэлэхэд нийслэлийн төлөөлөгчдийг бас нэлээх ярьж байна. За ер нь бол нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгчд гэдэг бол иргэдэд төлөөлж байгаа та бүхэнтэй санал нэг байна. Гэхдээ нийслэлийн иргэдийн урлын төлөөлөгч ямар нэгэн доороо ажлын алба
цалин, урамшуулал ийм одоо зүйл байдаггүй. Тэгэхээр энэ төлөөлөгч нар чинь бүгд ардаа амьдралтай. За энд бас нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгч байсан хүмүүс бас байгаа учраас ер нь бол одоо бид үнэхээр одоо нийслэлийн иргэдийн урлагийн төлөөлөгчдийнхаа ажиллах нөхцлөөр хангасан тохиолдолд бид заавал ингээд аж ахуй эрхлээд яваад байх юм хүсэл сонирхол бол байдгүй шүү. За хаан улд үүргийнхаа иргэдийнхаа өмнө тулгамж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө явж байгаа гэж хэллээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн урал дээр ажил хийхгүй байх нөхцөл бүрдүүлэх шаардлагатай гэсэн комент дэмжиж байгаа шиг. За цогтоотор гişүүний микрофон. За баярлалаа. Ер нь бол нийслэлийн иргэдийн уралд өрсөлдөхдөө бид нар цалин мөнгө авахгүй нийслэлээ хөгжүүлээд гэж явсан баг. Цалин мөнгө аавна гэдгээ та хоёрт хэлчихсэн бол сонгогдох юм уу ч юм уу би бас сайн мэдэхгүй байна. Санал хэлээд ер нь өндөрлөе. Ер нь асуулт асуугаа тодорхой хариулт авч чадахгүй юм байна. Мэдээлэл чадлага юм шиг байна. Өнгөрсөн үйл Улаанбаатар хот нэлээд хэцүү үйлсэн тогны асуудал тэр, дулааны асуудал тэр. Тэн дээр одоо маш сайн анхаарч ажиллахгүй бол дахиад энэ жилийн үйл таны өмнө нийслэлийн шин даргын өмнө тулгарна. Тэн дээр одоо ёстой зоригтойхон шиг шийдвэр гаргаж байгаад явахгүй бол сая айл хурал дээр хэллээ нэг сайд нь би өстой тэнэг зоригтой тулдаа энэ асуудлыг оруулж ирж гин гэдэг шиг ажиллахгүй бол та яг ингээд нэг юм айгүй академик зарчимж байдлаар хандах юм бол нийслэлийн ажил урагшаа явахгүй хаа гэдгийг хэлэх гэсэн. За хоёрдугаарт бол энэ нийслэлийн өнөөдрийн сонсгол яагаад явагдаж байгаа юм бэ гэхээр өмнөх баг удирдлагууд иргэдийг бол өстой нохоо оцчин чинээ тоогоогүй явсан. Тэгээ тийм учраас нийслэлийн иргэд бүгдээрээ бухимдаад ядчих энэ туулын хурдны зам нь яасан ч хүнтэй зам юм. Нэг юм үнэтэй зам яг Улаанбаатар хотод ганц байгаа том бүр нэлээд том Монголын том гол дээр хийх гэж байгаа учраас нийслэлийн иргэд нэлээд бухимдалтайгаар үзэл бодоо илэрхийлсэн. Тэгээ энэхүү мэдээлэлгүй байдлыг мэдээлэлжүүлэх ёстой гэдэг үүднээс энэхүү сонсгол зохион байгуулагдаж байгаа учраас та бүгд цаашдынхаа ажилд бүгдээ иргэдийн нэр барьж ажил албан тушаалд очисон хойноо сая одоо танай төлөөлөгч ярьж байгаагаар цалин пүнлүү ажиллах нөхцөлгүй байдаг шүү л гэдгийг одоо хилээд өшөө хансаглал өшөө одоо юу гэдгийг хангамж хэрэгтэй юм шиг байна. Тэр мөрийн сайн анхаарч ажиллахгүй бол нийслэлийн одоо нэг сая 700-аас 2 сая хүн амьдраад байгаа энэ төвчрээд байгаа одоо юу гэдгийг борооныхоо усанд живжих гээд байгаа хөлдчих гээд байгаа энэ хотын асуудал үнэхээр хүнд байгаа шүү гэдгийг нийслэлийнхаа иргэдэд болон одоо хамт ажиллаж байгаа улсуудаа зарчмынхын дагуу ойлгуулж урагшлаарай л гэж захиж хэлье. Баярлалаа.